ерөнхийдөө энд олон жил амьдрахад тэгээ сургууль мургуулаар нь явхад маш олон жил сурсан би тэгээд сурсан тэгээд ялгаануудыг нь ер нь зөндөө харж байсан. Тэрийг нь болохоор би ерөнхийдөө ингэж видео хийж оруулъя гэж маш олон жил бодсон боловч сайхныг хүртэл чадаагүй. Тэгээд сайхнаас ингээд видео оруулж эхэлж байгаа гэсэн үг. Тэгээд одоо Монголын дунд сургуулийг болохоор заримдаа хүмүүс ингэж яриад байдаг шүү дээ. Одоо дунд сургуулийн Монголын боловсролыг болохоор Монголын боловсрол чинь тийм муу биш шүү дээ. Тэгээд аюу олон тэр маш ядуу орнуудтай харьцуулахад бол Монголын боловсрол хамаагүй сайн гэтэгдэг. Тэгээд дээрэс нь бас дэлхийн том сургуулиудад Монголын сургуулиас гарсан юм тэнд сураад яваад байдаг тийм. Тэгээд тэрнийхэн талаар одоо товчхон ярих гэсэн одоо Монголын сургуулийн асуудал Монголын сургууль яг юугаар зөрүүтэй байна гэдгийг Монголд одоо яг байгаа асуудал нь болохоор Монголын дунд сургуулийн багш нар болвол чанараар айгүй доошоо маш муу. Тэгээд яг тэгэхээр муу тэгтээ хоёр талаас нь мэдээж харах хэрэгтэй. Нэгтэл нь болохоор мэдээж тэд Монголын багш нар бол маш бага цалинтай. Тэгээ хүүхдүүдтэй ажиллана гэдэг бол угаасаа амархан ажил биш. Дунд сургуулийн дунд ангийн хүүхдүүд байсан ч гэсэн бага ангийн хүүхдүүд байсан ч гэсэн маш хэцүү ажил байгаа. Тэгсээр нь маш бага цалинтай, хэтэрхий бага цалинтай. Тэгээ хажуугаар нь ажиллах шаардлага гардаг. Тэгтээ энэ одоо хэдий тийм гэд бүр өөр боломж байхгүй болохоор зүгээр л бид нар хүлээж авахаас өөр аргагүй байгаа. Яг тэгэхээр илүү цалин өгөх боломжгүй учраас. Тэгтээ энэ байдал нь болохоор юу болгоод байгаа гэхээр одоо ерөнхийдөө факт байгаа шүү дээ. Англиар факт гэдэг ерөнхийдөө чанар муутай багш нар болвол бас ирээдүйдээ чанар муутай хүүхдүүдийг гаргана гэсэн үг. Тэр нь болохоор бас бодит байдал байгаа байхгүй юу? Нэг тал нь болохоор цалин муутай байгаа. Тэгээд байж байгаа тэр багш нар байж байгаа нэг юм хэцүү ажил, хүүхдүүдтэй ажилтдаг ажил ингээд өсөж тарнаж нийгмийн учрыг олж хүмүүсийн хоорондоо харилцааг ойлгож тэгж өсөж явж байгаа хүүхдүүдтэй харилцсан гэдэг бол маш хэцүү. Тэгээ нөгөө талаар нь болохоор энэ бас бодит юм байгаа тийм. Энэ муу чанартай багш нар үнэнгээсээ муу чанартай багш нар болохоор ирээдүйн хүүхдүүдийг бас тийм муу чанартай дунд сургуулийн боловсролтой хүүхдүүд бий болгож байгаа. Тэгээд яагаад бид нар ямар ч байсан живчихгүй байгаа гэхлээр мэдээж Оросын хуучны дунд сургуулийн боловсрол нь хуучин бол сайн байсан. Тэгээ бид нар аргагүй социализмаар сайн одоо тухайн үедээ ер нь давгүй сургуулийн систем авцсан. Тэгвэл энэ нь болохоор ерөнхийдөө одоо захиргаатлын нийгэм гэхүү тийм нийгмийн үе байсан. Энэ бол чөлөөцдөх хүн нийгэм байгаагүй тэ социализм. Тийм болохоор хүүхдүүдэд юу сургасан гэхээр өөрөө зоригтой ярих ур чадварыг сургаагүй. Ур чадвар ярих тэгээ ямар нэгэн юмд асуулт тавих ур чадварыг муу тавьдаг. Аргагүй Монгол яг соёлтой одоо Монголынхаа өөрийнх нь ментал одоо сэтгхөө тэгээд амьдралынхаа орчиндоо зохицоод ерөнхийдөө давгууд байгаа. Тэ дажгүй зарим хүүхдүүд нь болохоор айгүй сайн сургуулиудад ороод тэгээд сайн сургуулиудыг төгсөө авчаад байгаа. Тэгтэл ерөнхийд нь бол ингээд тэр хүүхдүүд нь бол ихэнх нь дандаа ярьж авна. Одоо талан шахуу гайгүй сургуулиудаар явж байгаа хүүхдүүд нь талан шахуу хувийн сургуулиудаар орсон байна. Эсвэл Монголын дунд сургуулиудын ихэнх гайгүй сургуулиудын улсын сургуулиудын гайгүй сургуулиудаар нь явсан хүүхдүүд байдаг. Ер нь гадаадад гайгүй их сургуульд орж байгаа хүмүүс. Тэгээ ялангуяа тэр Японд би солилцооны семестр одоо сурч байсан. Тэгэхэд бол ихэнх нь хувийн сургуулийн хүүхдүүд байсан.
одоо тэр Токиогийн технологи их сургууль дээр тэгээд тэд нар ихэнхүүд нь ерөөсө хувийн сургуулийн хүүхдээ айгуу сайн хүүхдүүд байсан, айгуу хөргөн хүмүүжлтэй, тэгээ айгуу ухаалаг, айгуу соёлтой, айгуу хөргөн хүүхдүүд. Тэгтээ тэд нар болохоор хувийн сургуулийн хүүхдүүд. Эсвэл Монголын нэг улсын сургуулийн хамгийн гайгүй сургуулиудын хүүхдүүд. Тэгэхээр ерөнхий ихэнх нь бол ээж аав нь гайгүй бизнес эрхэлдэг, ер нь Монголд нэлээд давгүй тэгээ бизнес эрхэлдэг, эсвэл нэлээд гайгүй боловсралтай эмчимч ч юм уу тиймэрхүү хүмүүсийн хүүхдүүд. Ихэнх нь тийм ээ, бүгдээр биш мэдээж. Тэгтээ ихэнх нь. Тэгээд тэр хүмүүс болохоор тэгээ ингээд сураа явж байгаа. Тэгээд бид нар ч ирэхгүй байгаа учир нь болохоор ерөөсөө одоо Орсын школа, хуучны Орсын школатай байгаа. Тэгээ ерөнхийдөө бол юмыг айгүй их ажилладаг. Тэгээд яг юм тэг хатуу яг чи тэгээ бүх хүмүүсийг ерөөсөө сур гэдэг тийм. Ер нь ихэнхийг нь баг сур гэдэг, сурахгүй бол чи муу гэдэг тийм сэтгүүгээр хүүхдийг одоо би ингээд насанд хүрчээд 30 жилийн гарчаад тэгээ насанд хүрчээд ингээ эргээ харангууд муу сурч байсан хүүхдүүдийг муу чи муу гэдэг. Тэр хүүхдүүд чинь ч гэсэн ялгаагүй өсөж явж байгаа хүүхдүүд тий. Өсөж явж байгаа нийгэмд уучраа олох гэж өөрийгөө таних мэдэх гэж ингээ явж байхад нь за яг хичээл хийхгүй хийвэл мэдээж сайн. Тэгтээ хийх боломжгүй байж болно. Тэр хичээлүүд нь өөрийнх нь сонирхол нь биш байж болно. Тэгэнгүүт тэгж хахаад тэгээд муу хөдөлгөөд ингээд ялгарсан юм болж байгаа. Тэр нь болохоор бүр сургуулиас ингээд ялгарсан тийм амар юм болж байгаа гэсэн үг. Тэр бол надад одоо эргээд бодоход амар санагдаж байна. Тэр өсөж явж байгаа хүүхдүүдийг болохоор шууд ингээд чи муу сурдаг хүүхд гээд тэгээ ангидаа ингээд бүр ингээд суудсан байдаг. Тэгээ тэд муу сурагчдаг гээд нэг тиймэрхүү байдаг. Тэгээ тэр хүүхдүүдийг одоо ямар ч нийгэмд ороход нь одоо яагаад тэгэж одоо тэр муу гэж хэлж байгаа нь болохоор яагаад муу байгаа вэ гэхлээр тэр хүүхдүүдийг нийгэмд ороход нь ямар ч бэлдэхгүйгээр тэр хүүхдүүдийг ерөөсөө гаргуунд нь гаргачихж байгаа гэсэн үг. Тэгээ дараа нь уучраалаа гэдэг. Тэгэнгүүт чинь тэр хүмүүс чинь уучраа олоход мэдгүй одоо уучраа олоход бол надад бол уучраа олоод явж л байх шиг байдаг л та. Гэхдээ ер нь бол тийм сайн юм биш. Тийм хатуу нийгэмдэр ялангуяа Монголын энэ жоохон нэлээд зэрлэгтүү нийгэмдэр ингээ гараа явчихсан тийм. Тийм байгаа. За яг он цардгууд нь яг гайгүй боловсруулалт юм шиг энэ тэнд арай гайгүй ажил хийгээд тэгээ хажуугаар нь бизнес эрхлүүлээд тэгээ ингээ мөнгө олоо яваа. Бусдууд нь бол жоох хэцүү. Тэгэхээр тийм нэг юм байгаа. Тэгээд нөгөө багшийн муу чанарыг ярьжсэн. Одоо ерөнхийдөө жоохон муу чанартай багшууд бий болгож байгаа. Одоо би Швейцарын зүгээр нь штэ. Би Швейцар гэдэг байгаа. Гэхдээ яаж ч утсан энэ улсыг ингээд олон жил болоод ойлгоод ирэнгүүт яагаад одоо ямар нэг юм тийм байдаг вэ гэдгийг удаанд ойлгож ирдэг. Яагаад гэдгийг. Тэгээд зүгээр ингээд энэ болохоор тийм гэд ингээд хүн болгонд тулгаад өгчдгөө. Хүмүүс нь айгүй тийм юмыг тайлбарлаж ярьдаг. Ялангуяа Швейцарууд бол бүр Герман, Австри адилхан германаар ярьдаг улсуудтай харьцуулсан ч гэсэн илүү юмыг тайлбарлаж амар их тайлбарлаж ярьдаг. Тэгээд яагаад гэдгийг яг ухаж ярьж ойлгуулдаг тийм төрлийн нийгэмтэй. Тэгээд тэгээ ингээд одоо энд бэштэй би нөгөө дунд сургуулийн боловсролын систем гэсэн одоо видеон дээр болохоор би тэгэж нөгөө системийн талаар ярьсан байгаа. Швейцарын боловсролын системийн талаар. Тэгээ энд одоо системийн талаар ярьсан байгаа. Тэрэн дээр болохоор би ерөнхийдөө одоо
нийт ахлах одоо бидний Монголд байдаг ахлах сургууль гэдэг болохоор хэдэн хүүхдүүд төгсдөг гэхлээр 30 хүртэлх хүүхдүүд нь л хувийн хүүхдүүд нь л ахлах сургууль төгсдөг. Тэгээд яг бидний мэддэг university буюу ихтэй сургуулиудыг болохоор нийтдээ нэг 10 орчим хувь. 10 хүртэлх хувь юм уу? 10 орчим хувийн одоо нийт хүүхдүүдийн 10% нь л сурдаг. Бусдууд нь болохоор ялангуяа Швейцар тийм онцгой байдаг, Германч тийм биш. Бас айгүй их нөгөө мэрэгжлийн систем байдаг хэрнээ Швейцар илүү тэр талтаараа илүү онцгой байдаг. Тэгээ энд ирэхээр нэлээд тийм сургуулийн системийг нэлээд ойлгох хэрэгтэй. Тэгээд одоо жишээлбэл бусад одоо 90% нь болохоор дандаа ямар нэгэн шатны шатаар алсан ч юм уу мэрэгжлийн сургуулиудыг эзэмшээд явдаг. Тэгээ үнэхээр чанар сайтай. Чанарын хувьд үнэхээр сайтай. Тэгээд одоо тэр ахлах сургуульд нь 30 хүртэлх хувь байдаг гэж байна шүү дээ. Тэгээд тэр хүүхдүүдээс нь болохоор 10 орчим хувь нь 10-аад хувь нь болохоор юулаа явчихж байгаа. Ихтэй сургуулиуд руу явчихж байгаа. Бусдууд нь болохоор бас л ахлах сургуулийн дараах мэрэгжлийн сургууль гэдэг орох боломжтой байдаг. Арай жоохон илүү ур чадвар шаардсан, арай илүү хичээл өгдөг хүүхдэд зориултай. Тэгтээ мэрэгжлийн сургуулиуд байдаг. Радиолог ч юм уу тиймэрхүү чиглэлээр мэрэгжлийн сургуулиуд сураа явуулдаг. Тэгээ яг үнэндээ бол Монголд бүх юмыг л их сургуулиуд гэдэг болохоос маш их энд мэрэгжлийн сургууль байх программыг Монголд болохоор их сургуулийн програм гэж заадаг. Тийм болохоор тэрүүгээрээ жоохон одоо нэр томьёогоор бас айгүй их ялгаатай байгаа гэсэн үг. Тэгээ их сургууль болохоор илүү их амар их онол тэгээд академик судалгаа тэр тал руугаа явдаг болохоор илүү их хичээл их сонирхолтой. Тэгээ маш их сурах сонирхолтой хүмүүс нь маш их хичээл хийе гэсэн хүмүүс нь ерөөхдөө их сургуульд ордог гэсэн үг. Тэгээд тэгтээ нөгөөд бол айгүй бага онол гэсэн үг. Ер нь хайцангуй бага. Тэгтээ айгүй гоё хэрэглээ тал руугаа тийм шууд ажил дээр гарах тийм тал руу байдаг. Тэгээд би одоо юу ярих гээд байгаа юм бэ гэхээр одоо тэр ахлах сургуулийнх нь физик, математик, биолог гэх мэтлэн одоо энэ багш нар нь бүгдээрээ доотлол нь одоо бакалавр юм уу, мастер юм уу, доктор төгссөн. Одоо жишээлбэл би математик, физик хоёроо мэддэг болохоор яриа. Математик, физикийн багш нар болохоор доотлол нь бакалавр, мастер, маш их доктор төгссөн хүмүүс хүртэл байдаг. Тэгээд тэдгээр хүмүүс нь болохоор багшилж болно. Тэгтээ заавал эхлээд юм уу, дараа нь эсвэл ажиллаж авах явцтай юм уу тэд нар заавал мэрэгжлийн мастер төгсөх хэрэгтэй байдаг. Тэр нь болохоор зөвхөн багшлах мастер гэсэн үг. Тэгэхээр та нар хэрвээ бодоод үзвэл энд одоо мастер математик физикээр сурахад бол маш хэцүү. Тэгсээр тэгээд дээрэс нь нэмхэн доктор гэж зарим нь сурдаг. Тэрнийхэн дараа нь дунд сургууль багшилдаг. Тэр ахлах сургуульд нь гимназ гэдэг. Тэгээ гимназд нь сураа явдаг. Биш багшлаад явдаг. Тэгэхэд бол тэд нар тусгай мастер заавал төгсдөг. Багшлах мастер гэж төгснө. Тэгээд тэр багшлах тийм хэцүү ангийг төгсөөнэ тэрийг багшлах мастрыг төгсөөд ерөнхийдөө их сургууль төгсөж байгаа нүд нь бол ерөнхийдөө шилдэг хүмүүс үнэхээр байдаг. Үнэхээр тийм хүмүүс дунд сургуулийн ахлах ангид багшилж байна. Тэгээд тэрнээс ахлах одоо гимназиас доотлох нь одоо 9 дугаар анги хүртэл ч юм уу тэр ангиуд нь болохоор педагогик гэдэг багшийн дээд сургууль төгсдөг. Педагогиш янз бүрийн ингээд тэгдэг тийм сургууль төгсдөг. Тэр нь болохоор мэрэгжлийн сургууль гэсэн үг. Тийм төгсдөг. Тэгэхээр эндхийн ахлах сургуулийн багш нарын чанар одоо бүхлөтөнтэй их сургууль төгссөн за ихэвчлэн бакалавр байдгүй юм да. Ихэвчлэн мастер, доктор төгссөн тийм математикээр төгссөн, математикийн багш нар нь математикээр төгссөн тийм хүмүүс байдаг. Тэгэхээр амар байгаа байхгүй. Тэгэхэд Монголын дунд сургуулийн за дунд анги ахлах ангийнхан багш нар нь ямар хүмүүс аа? Багшин дээр төгссөн хүмүүс. Би бүгдээ муу гэж байгаа юм биш тий. Бид нар ерөнхийдөө Оросын школатай болохоор ямар ч байсан живчгүй байгаа. Тэгтэл харьцуулах юм бол үнэхээр
ерөнхий мэдлэгийг харьцуулах юм бол үнэхээр муу. Яг тэгэхээр бид нар янз бүрийн зүгээр нэг биологи ангид орохын тулд яшийн зөвхөн биологийн хичээлийг нөгдөг тий. Зөвхөн биологийн төгсөөд хичээлийг нухаж байгаа л нэг юм нухаж байгаа л тэгэл юугаа тэнцэл ордог. Тэгэхэд энд бол бүх хичээлийг үзэх хэрэгтэй. Химиг үзэх хэрэгтэй. Тэр бүгдэн дээр нь тэнцэх хэрэгтэй байдаг. Математикаа сайн үзэх хэрэгтэй. Математикийг яшиг бол хол давцсан байдаг. Тийм байдаг. Тэгээд ер нь физикийн ч гэсэн. Тэгээд биологи нь ямар их хичээл үздэг. Тэрийг ямар ч ангид орсон байсан хамаагүй үзэх хэрэгтэй байдаг. Тэгэхэд Монголд математикийн ангид орж байгаа хүүхэд заавал биологи үзэх шаардлагагүй. Хим үзэх шаардлагагүй байдаг. Яг өөрөө сайн болохоор ерөөдөө ойлгоо явсан баг. Хичээлд орж байсан юм аа. Тэгэхдээ их сургуулийн шалгалтын одоо хэмжээнд бол үгүй. Тэгээд дээрэс нь ялангуяа эндхийн их сургуулийн шалгалтын хэмжээ нь бол хамаагүй өндөр. Маш гоё өргөн яг үзэх ёстой юмнуудыг нь үзүүлээд ингээ тийм ялгаа байхгүй юу. Тэгээд тийм ялгаа байгаа. Тэгээд Монголд болохоор одоо жишээлбэл багшийн дээд сургуульч болоо тэр байна шүү дээ. Тэрэнд ямар хүмүүс ордог гэхээр та нар мэдэн шүү дээ. Тэнд одоо Монгол улсын их сургуульд орж чадаагүй хүмүүс нь ордог тий. Орж чадаагүй одоо миний 2009 онд бие шүгчсэн тэр 2009 оны яш шүгч хахад 800 дээдлийн ононоос тэгээд нэг 500 хэд он авсан нөхдүүд нь болохоор багшийн дээд сургуульд орчдөг. Тэгэхээр 2009 онд жишээлбэл тэр 500 хэд он авсан нөхдүүд багшийн дээд сургуульд ороод тэгээд тэр нэг төгсөөд төгссөн гэхлээр 2013 оны үед 13 оны үед төгссөн байгаа. Тэгээд тэрнээс хойш багшилж байгаа гэсэн үг. Яг уу цалин малинтай харьцуулахад байж байгаа нэг юм гэж нэг талаас харагдж байгаа. Гэхдээ нөгөө талаас болохоор тийм чанар муутай хүмүүс ахлах сургууль багшлаад явж байгаа байхгүй юу. Тэр нь маш их хүүхдүүдэд бол маш ерөнхий те Монголын боловсролын хэмжээгээр айгүй муу болоо явж байгаа. Тийм учраас